Энэ оны эхний 5 сарын байдлаар гадаадын 17 иргэн гэмт хэрэгт холбогдсон бол 114 иргэн гэмт хэрэгт өртөж хохирсон байна. Харин эндээс 12 жуулчин байна. Энэ мэд жуулчид эд хөрөнгө сэтгэл санаагаар хохирох тохиолдол гарсаар байгаа юм. За иймээс ч бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суух элчин сайдын яамны цахим хуудасдал гэхэд Монголд аялахдаа хулгайчдаас сэрэмжлэх анхааруулгыг оруулжээ. Энэ мэд байдлаас болж жуулчдын сэтгэл ханамж эсэргээрээ буурах хандлагатай тулгарч байна. Гэмт хэрэгт нийт өртөж хохирсон гадаад иргэдийн дийлэнх нь эрүүгийн хуулийн 11-р бүлэг буюу хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэгт өртсөн байгаа бол за жуулчдын хувьд гар утас, камер, хитвч зэрэг алдах нь нийтлэг байна. Одоо хүн ингээд аялаа явлаа гэхэд хамгийн хүнд үлддэг зүйл маань өөр дурсамж байдаг. Тухайн дурсамжуудыг тэр хүн мэдээж өөрөө ингээд иргэн санд чадахч гэсэн түүнийг нь авч үлдэж байгаа бас нэг зүйл маань гар утас байдаг. Гар утсандаа маш хэмжээний зургуудаа дарсан байдаг учраас дараа нь тэр зургуудаа хараад турсаад Монголд ийм гоё сайхан аялж байсан штэ гэдэг дурсамжуудаа хараад байтал гар утсаа алдчихлаар чинь нөгөө тэр дурсамжууд эсэргээрээ нөгөө нэг аялалд маань нөгөө жуулчны хүлээж авах нөгөө нэг одоо нөгөө сэтгэл ханамж маань эсэргээрээ бүр буураад ирчдэг тохиолдол байна. Одоогийн байдлаар бол тэр дүүргээс ийм бичиг аваад тэр ингэж утсаа алдсан гэсэн бичиг аваад тэр энэ нь ингээд 10 хоногийн дараа гэдэг юм уу сарын дараа гарна ч гэдэг юм уу ингээр нөгөө жуулчд маш хүндрэлтэй болчихдог байхгүй. Эргээ туур оператортой ч гэсэн маш хүндрэлтэй болчихдог. Тэгэхээр ингэлгүйгээр ерөөсөө ойлгомжтой тэр камер CCTV бүх юм ингээд шүүгээл орон үр дүн гарсан бол тэрийг ер нь тэр доор нь одоо 1 хоногийн дотор ч юм уу хэдэн цагийн дотор ч юм уу энийг ингээд хурдтай ингээд шүүгээд өгдөг ийм байвал их сайн байгаа. Жуулчид хулгайд эд зүйлээ алдаж байгаа хэсгийг бүсчлэр навч үзвэл Улаанбаатар хот тэрэлж үзрүүлжлэгээний газар олон хүнд цуглаж зураг даруулдаг газарт дийлэнх үйлдэгддэг байна. За энэ нь жуулчид дахин манай улсад ирэх бусдад аялахыг зөвлөх, эс зөвлөх, цаашлаад аялал жуулчлалын хөгжүүлэлт ихээх нөлөөтэй тул аялагчдын аюулгүй байдлыг хангах, аюулгүй байдлын тогтолцоотой болох нь чухал байна.